Сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв дүрсэн тест 3-4-р хичээл. Дүрслэл зургийг хашиглаад оюун сэтгвийн визуал төлөвлөгөөний чадварыг сорих зарим хүндэвтэр бодлогоодтай танилцгаая. Дараах бодлогуудыг бодох замаар оюун ухаанаа сориорой. Сургачгийн 26 дугаар хуудас. Бодлого 24. Дүрсийг сумын дагуу эргүүлжээ. Аль хувилбар үүсэх вэ? Бүгдээрээ дүрсийг эргүүлж байна гэж оюун санаандаа төсөөлөөрэй. Дүрсийг эргүүлэхэд яаж харагдах вэ хүүхдүүдээ? Бүгдээрээ 2 удаа эргүүлэх ёстой байна. Эхний удаа эргүүлэхэд ингэж харагдана. Энэ хувилбараа ахаад эргүүлье. Тэгвэл ингэж харагдах нь. Тэгвэл сүүлийн зураг маань аль хувилбартай төстэй байна вэ? Зүйтэй Д хувилбартай яг ижилхэн байна. Бүгдээрээ Д хувилбараа дугуулъя. Сургачгийн 27 дугаар хуудас. Бодлого 29. Ялгаатай дүрсийг дугуулаарай. Бидэнд 5 хувилбар өгөгдөжээ. За бүгдээрээ хувилбаруудыг харъя. Хувилбар бүр дээр босоо болон хэвтэй шулуунууд огтлолцсон байна. Бүгдээрээ огтлолцлын тийг нь тоолъё. 5 цэгээр огтлолцжээ. Дараагийн хувилбар нь 1, 2, 3, 4, 5. Мөн адил 5 цэгээр огтлолцсон байна. 1, 2, 3, 4, 5. Адилхан 5 цэгээр огтлолцжээ. Г хувилбар ч гэсэн 5 цэгээр огтлолцсон байна. Одоо бүгдээрээ сүүлийн хувилбарыг шалгая. 6 цэгээр огтлолцсон байна. Тэгвэл Д хувилбар маань бусдаасаа ялгаатай. Учир нь бусад хувилбар 5 цэгээр огтлолцжээ. Сургачгийн 27 дугаар хуудас. Бодлого 31. Асуултын тэмдгийн оронд аль хувилбар байх вэ? За бидэнд өгөгдсөн дарааллыг харуул дөрвөлжин дүрсүүд дотроо шулуунуудаар холбогдсон байна. Тэгвэл эдгээр шулуунуудыг бүгдээрээ тодруулан харъя. Эхний хувилбарыг харах юм бол А үсэгтэй төстэй байна. Дараагийн хувилбар нь Б үсэгтэй төстэй байна. 3 дахь хувилбар нь В үсэгтэй төстэй байна. Одоо бүгдээрээ өгөгдсөн дөрвөн хувилбараа тодруулан харъя. Тэгвэл А хувилбар маань 4-ийн тоотой, Б хувилбар маань Г үсэгтэй, В хувилбар 5-ын тоотой, сүүлийн хувилбар маань 7-гийн тоотой төстэй байна. Тэгвэл энэ хувилбарыг Б хувилбар үргэлжлүүлэх юм байна. Сургачийн 29-р хуудас. Бодлого 42. Хоосон дугуйд хэдэн цэцэг байх вэ? Бүгдээрээ эхний 2 мөрийн цэцгүүдийг тоолъё. Тэгвэл эхний хувилбар дээр 5, 7, 6, 7 гэсэн цэцгүүд байна. Энэ нь тэгээд 5767 гэсэн тоог үүсгэнэ. Тэгвэл 2 дахь мөр нь 4, 5, 7, 4 буюу 4574 гэсэн тоог илэрхийлж байна. Бүгдээрээ энэ 2 тоогоо хасаж үзье. Хасаад үзэхэд 1193 буюу сүүлийн хоосон мөрөнд 3 цэцэг байрлах нэ. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.